Сайн. Бэли орос ардын үлгэр. За өнөөдөр би чамд энэ үлгэрийг уншиж өгөн заяа. Нэгэн өглөө өвөө ойн дундуур алхаж яваад нэг өрөөсөн бэлигээ гээжээ. Гэтэл хулгайноос ойгоор явж байгаад бэлиг нь олон хөйтөн өвөл болж байгаа тул бэлийн дотор амьдрахаар болж гин. Гэтэл туулай хажуугаар нь өнгөрч яваад тог энэ бэлинд хэн амьдардаг вэ гэд асуудал бэлийн дотроос хулгана би энд амьдарч байна гэж гин. Туулай хулганд хандна намайг хамт амьдруулаач хэмээн гуйжээ. Хулган зөвшөөрд тэд хамт амьдрахаар болж гин. Туулай хулган хоёр амьдарч итэл хажуугаар нь нэг өнөг өнгөрч явхад энэ бэлинд хэн амьдарч байна вэ гэж асууж гин. Туулай хулган хоёр бид энд амьдарч байна гэж хэлэхэд өнөг хамт амьдрахыг гуйжээ. Тэгээд тэд зөвшөөрч гурвал амьдрахаар болж. Хулган, туулай, өнөг гурав бэлинд амьдарч байтал чон хажуугаар нь өнгөрч байгаад хамт бэлинд амьдрахыг гуйжээ. Тэд зөвшөөрч хамт амьдрахаар болж гин. Баавгай бас ойн дундуур явж байгаа тэднийг харан хамт амьдрахыг хүсжээ. Гэтэл тэд энд зай бага байна гэд оруулахыг зөвшөөрсөнгүй. Баавгай би жижиг зайд багтчихъя гэд орох гэж чихэж байгаад дулаан бэлигээ ураад эвдээд хайчихжээ. Тэгэж байтал өвгөн бэлигээ хайснаа санан нохойн төрүүлэн хайж эхлэв гин. Нохой хоцох чимээнээр амьтад ойд таран зүгтжээ. Яна гүгэрээ гэж зүгтээ авсан юм шин. Тэгээд ирж бэлигээ аваад яваад өгч гинэ. За энэ үлгэрд юу гарлаа? Ороосон өвөөний бэли явжаад хайцсан. Тийм бэлиг хайцсан тий? Тэгээд мөсөн дөвөр хэвдэж байсан. Бэлийн мөсөн дээр хэвдэжсэн юм уу? За. Тэр алхан ийшээ алхаж шийдсэн. Хулган ийшээ орохоор шийдсэн юм уу? За. Тэгсэн чинь Полежат энд тог хин амьдарч байна. Энд алхан гарч ирлээ. Би амьдарч байна алхан. Ямар оруулаач зэн чамаа оруулаа сандэсэн. тийм үү. Нөгөө ороосон бэлидэн тулай хулган тулай хоёр амьдарч байтал тог энэ амьдарч байна ингэж байтал дадал чи хоёр гарч ирлээ. Тэгээд намаа аруулгуусан гэжэл бадат хийжэл аруулын гэж сэтэн тэгсэн дараа тэгээ аруулын гэж бодсон. Тэгсэн чи юу болсон юм бэ? Нэг чон ирсэн. Тэгээд тэр чон ханхаар шийдэн. Тэр тог эндэж байдаг. Бас туулай улгаан нэг хоёр гарч идэл. Түл надад намайг аруулъя. Тэгээд байтал хин дадэр бүтээр амьдраад нэг батгат тэгчвэдэл тэн дадэр за байхгүй лээ. Тэр би
дамдгаа шийдээд тэгээд надаа забай нүсэнд байхгүй. Бүгдээрээ батцсан юм чинь би жижигэн зан орчил доо. Тэжээдэл орсон гэлээ. Уутаа ороод гараад ирсэн. Аха миний орсон гэлээ хадаад өгөөжсөнд тугаад тэгээд ахаа хаагаад халаад замаа хаагаад өвөөдөө өгчих. Өвөөний нохой. Энэ өвөөгийн нохой юм уу? За тэгээд амар сайхандаа жаргажээ. Амар сайхан дааж жаргажээ. Пэжорэний шатрий.